байцгаана уу та нартай энэ өдрийн минь төргий 7 хоногоо сайхан өнгөрүүлж гинэ. Тэгэхээр 7 хоног болгон цацрал далай жаргал YouTube сувг дээр уулзаж хэрэгтэй мэдээлэл зөвлөгөөнүүдийг хуваалцаж байгаа. Шинэ 7 хоногийн дугаарыг танд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаараар та бүхэнд арьс арчилгааны талаар мэдээлэл өгнө. За арьсны өвчлөл буюу батга бүх насны хүмүүст тохиолддог арьсан дээр өөрөх тууралт үүсэх, эрүүл байсан арьс өвчлөл үүсэх ийм тохиолдол бүх насныханд тохиолддог учраас бас би яг энэ асуудлыг даваад гараад эрүүл болсон болохоор бас өөрийнхөө туршлагаасаа бас эмчилсэн аргуудаасаа надад тусалсан эмч нарынхаа хаяг утсыг бас хайн байж их удаан эрэл сурал хийж байгаад олсон. Тэгээд та нартайгаа хуваалцаад яг ийм асуудалтай сэтгэл дундуур болсон түүнийхээ төлөө санаа зовж яаж эрүүл болох уу гэд явж байгаа өсвөр насны дүүнэртээ үеийнхандаа за их жахмар байгаа бол та нартаа бас жоохон ч гэсэн хэрэг болоосаа гэсэн үднээс энэ бичлэгийг энэ удаагийн дугаарыг бэлтгэх гэж байна. Тэгэхээр миний хувьд яг 16 нас хүрэхдээ яг зэрэгцээд яг өсвөр насндаа хүрэхэд миний арьс цэв цэвэрхэн байдаг байж байгаад арьсан дээр хүрэх маань маш их ийм тууралт үүсч батга гарсан. Тэгээ тухайн үед болохоор бүр улаан ирээн болоод би ерөөсөө хүний өөдөөс ингээ хэцэлж харж чаддаггүй ичээд тэр арьс ингэж асуудалтай болох нь хүний ингэж өөртөө итгэх итгэлийг ерөөсөө байхгүй болгодог гэдгийг тэр үед их тийм эмзэг тусч исэн надад. Тэгэхээр та бүхэн ч гэсэн магадгүй таны эргэн тойрны хэн нэгэн бас арьсны өвчлөлттэй байгаа бол заавал та энэ бичлэгийг үзүүлээд жоохон ч гэсэн тус болж магадгүй. Тийм учраас энэ бичлэгийг заавал бас үзүүлээрэй. Тэгээд яг тухайн үеийг санах нэ надад бол маш тийм хэцүү санагддаг байсан. Тэгээ харин хамгийн гол нь яг зөв оншийг нь тавиад зөв оншоо олоод эмчилгээгээ зөв хийлгээд ингээд сайхан эмч нарын буйнаар ээжийнхаа ачаар ингээд цоо ирүүл арьстай болоод буцаад ирүүл болгоод идэгсэн байгаа. Тэгээд одоо бол би хүний өөдөөс ихсэлж харж чадахгүй болдог ч юм уу. Эсвэл ямар нэг байдлаар ингээд ичиж санаа зовж нүрээ нуух шаардлагагүй эрүүл саруул болсон. Бас эсвэл хит их тухайн үед би санахын нүрээ арьсаа нуухын тулд бүр юм баг хуруу зузаан будаг дээр нь түрхэл тэр чинь жоохон охин байсан байж ингээд бүр дүүрэн зузаан будаг түрхэж ингэж тэр улаан ирээн болсон сорвиг нь нууж ингэж явдаг байсан. Тэгэнгүүт одоо би тийх ямар шаардлагагүй зүгээр л би нарны тосоо өдрийн тосоо түрхэл дээр нарны тосоо түрхэл гардаг. Ямар нэгэн тусгай өдөр биш болвол би ямар нэг байдлаар пудр юм уу фаундейшн зүйл хэрэглэдэггүй. Зөвхөн нарны тосоо түрхдэг. Тэгэхээр эргээд ингээд эрүүл болсон учраас тухайн үед тос болж надад хамгийн их хэрэгтэй байсан тэр зүйлсийг мэдээллүүдийг би та нартайгаа хуваалцах гээд байж байна. Тэгэхээр за хамгийн ихэнд бол арьсны энэ өвчлөл үүсдэг шалтгаануудыг би та бүхэнд ерөнхий ихэвчлэн үүсдэг энэ шалтгаануудыг нь дурдж өгье. Тэгэхээр хамгийн эхлээд гормоны тэнцвэртэй байдал алдагдсанаас болж бүх насны хүмүүст тохиолдох боломжтой. Зөвхөн өсвөр нас гэхгүйгээр тэгэхээр эрэгтэй эмэгтэй гэлтгүүгээр хүн болгонд зарим хүмүүс зөвхөн эмэгтэй хүний гормоны өөрчлөлт эмэгтэйчүүдэд үзүүлэх хэрэгтэй байдаг гэж ингэж ойлгох юм билээ. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй ямар ч насны хүмүүс бүгдэнд нь гормоны өөрчлөлт гэдэг зүйл гарах боломжтой. Тэгэхээр гормон маань өөрөө тэнцвэртэй байдалтай байж иж энэ гормоны хэмжээнүүд нь тэнцвэртэй байж иж бидний гадна талаас эрүүл дотор талаас эрүүл сайхан байдаг бахнэ. Харин гормоны ямар нэг байдлаар тэнцвэртэй байдал алдагдаж баланс алдагдсан тохиолдолд бидний үс, арьс, хумс гэх мэтчлэн зүйлсээр илэрч нүүрэндээ хүрэх юм гарч үс маш ихээр гэмтэж хугарч унах ч юм уу энэ эрүүл бус байгааг ингэж илэрхийлж гардаг бахан. Дараагийн шалтгаан нь ходоод өвчлөл буюу буруу хооллолт, маш их шигтэй зүйл идэх, маш их тостой хоол идэх, буруу хооллолтууд маань эргээд ходоодны өвчлөл үүсгэж ходоод өвдсөн тохиолдолд бидний нүрээр юм гарах энэ шалтгаануудын бас нэг болдог бахан. За үүний дараа бол хеликобактер буюу бас яг дотор эрэхтэн ходоодтай хамаатай. Тэгэхээр хеликобактер маань бас нүрээр юм гарах энэ шалтгаануудын нэг болдог. За хеликобактерийн хувьд бас ахуйн замаар халдах юм боломжтой. Тэгэхээр хин нэгний хэрэгэлсэн бохор альчуур, өөр хүний идсэн аяга тавг эсвэл халбах сэрээ хэрэглэснээс болоод ахуйн замаар бас энэ өвчнийг хеликобактерийг бас та авах юм боломжтой. Тийм учраас яг өөрийн гэсэн тусгай
халбах сэрээ бас ачууртай байх нь зөв. За түүний дараагийн нэг шалтгаан нь бол эрэгтэйчүүдийн одоо өвчлөл ямар нэг байдлаар одоо юу гэдгийг өрөвсөлтөө байх юм уу тийм тохиолдолд бас нүүрээр арьсаар илэрч гарах ямар нэг байдлаар арьс одоо эмзэг болох юм тохиолдлуудаас байдаг байх нь. За дараагийнх нь нэг шалтгаан бол арьсны ямар нэг эмгэг үүссэн тохиолдолд одоо арьс өвчлөл халдвартай эсвэл халдваргүй ч юм уу ямар нэг байдлаар таны арьс одоо арьсны яг өвчин байгаа үед зарим тохиолдолд бас арьсаар ингэж илэрч гарна. Тэгэхээр эдгээр одоо шалтгаануудаас болж дийлэнх одоо нүүр арьсны эмгэг үүсэх тохиолдлууд байдаг байна. Тэгэхээр ямар тохиолдолд юунаас болоод таны арьс гэмтсэн бэ гэдгээ хамгийн их зөв оншилох нь зүйтэй. За миний хувьд тухайн үед би яг нэлээд удаан хугацаанд ингэж арьс маань өвчилж эрүүл болж чадахгүй эхлээд өөрөө ингээд дур мэдэж ээж аавдаа хэлэхгүйгээр нүүрээ одоо энэ сайн бах гэсэн үеийнхаа найзуудын хэлсэн янз бүрийн одоо бүтээгдэхүүнүүдээр угаагаад үрээд ингээд нүүрэн дээр гарсан юм оролдоод бүр амар болгоод ингээд өөрөө их буруу одоо эмчилгээнүүд хийж ингээд бүр улам ингээд арьсаад ордуулсан. Тэгээд дараад нь яг ээжтэйгээ хамтдаа мэргэжлийн одоо эмнэлгүүдээр явж эмч нараар ингээд зөвлөгөө авч шинжилгээ өгөөд ингээд яг үндсэн хариуг нь авсан. Тэгэхээр тэр үед болохоор би 4 янзын шинжилгээ өгсөн байгаа. За арьсны эмнэлэгт арьсны төв эмнэлэг гэж 100 айлт байдаг. Тэгээд арьсны эмнэлэг дээр шинжилгээ өгсөн. Дараагийнх нь ходоодны шинжилгээ өгсөн. Үүнд болохоор хеликобактер бас давхар орсон байгаа. Хеликобактерийн шинжилгээ. За тэгээд мөн эмэгтэйчүүдийн шинжилгээ өгж одоо эмэгтэйчүүдийн талаас ямар нэг өрөвсөл байгаа талыг нь бас шалгуулсан. Тэгээ энэ дээр болохоор давхар хамт гормоны өөрчлөлт байгаа үгүйг нь бас шинжилгээнийхаа хариугаараа ингээд эргээд авсан. За эдгээр одоо шинжилгээнүүдийг өгж хариу нь гараад ингээд яг миний хувьд болохоор хеликобактер ходоод өвчлөлттэй байгаа буруу хооллолт маш их чихэр жимс эздэг хитрхи их чихэрлэг сахартай зүйл идэж хит их тостой хоол идснээс болж буруу хоолтоос ходоодоо өвдгснөөс болж ходоодны өвчлөлтөөс болж арьс маань гэмтсэн байсан. Мөн дээрээс нь нэмээд эмэгтэйчүүдийн эмнэлгээс авсан шинжилгээний хариу гормоны өөрчлөлт буюу өсвөр насны одоо хүүхдүүдэд ялангуяа маш их тохиолддог гормоны тэнцвэргүй байдлаас болоод арьс маань гэмтэж одоо их хэмжээний юм гарсан байсан. Тэгээд тэр үед яг баруун дөрвөн замд байрлах сум мод гэд эмнэлэг одоо ч гэсэн бас байгаа юм билэ. Тэгээд би эмнэлгээ бас нэлээ хайсаар байгаад ингээд эмнэлгээ хаяг уцыг нь олсон байгаа. Тэгээд баруун дөрвөн замд байрладаг сум мод эмнэлгийн хувьд Нотхон сүрэн гэдэг эмч надад тусалж яг одоо эмэгтэйчүүдийн талаас нь өрөвсөлттэй байсан эсэг шинжилгээ аваад давхар одоо гормоны өөрчлөлт орсон дээр тухайн үед яг охтуудад өсвөр насны охтуудад уулгадаг Диана 35 гэдэг им Оросоос орж ирдэг. Тэгэхээр Диана 35 гэдэг имийг гормондоо одоо тэнцвэртэй болоход уугаад тэгээ ингээд шинжилгээний хариуны дараа одоо тэр им маань гормоныг тэнцвэртэй болоход тусалж маш гоё арьсыг маань эрүүл болоход бас их тус болж исэн. Тэгэхээр баруун дөрвөн замд байрладаг сум мод гэдэг эмнэлгээ маань харилцах утас нь болохоро би та нартай энэ чи хэлээд өгье. 9909 8196 9909 8196 гэд утсаар та бүхэн холбогдож цаг аваад уулзаад үзүүлэх юм боломжтой. Би их тус болсон зүйл нь арьсны эмч буюу одоо насаараа хүмүүсийн арьсны асуудлуудыг эмчилж эрүүл болгодог оюун цэцэг гэд эмч надад тусалж исэн. Тэгэхээр оюун цэцэг эмч маань Grand Med эмнэлэгт одоогоор ажиллаж намайг одоо Монголд байхад ч гэсэн Grand Med эмнэлэгт ажиллаж исэн. Тэгээд одоо ч гэсэн тэндээ өргөжлүүлээд ажиллаж байгаа юм байлээ. Тэгээ би хамгийн гол нь гар утсыг нь бол олж чадаагүй. Тэгээд та нар маань офис руу залгаад оюун цэцэг эмчтэй арьсны оюун цэцэг эмчтэй ярья гэд яриад бас цаг аваад очиод уулзаад ингээд одоо ямар шалтгаанаас болж таны арьс гэмтсэнийг онцлуулаад оншоо зөв болоод эмчлүүлээрэ. За 7700 00 66 7700 00 гэдэг энэ утас Grand Med гэдэг эмнэлгийн яг офисын утас юм блэ. Үед бол яг одоо эмэгтэйчүүдийн одоо Диана 35 гэх гормоны юм уугаад давхар ходоод өвчлөлтөө байсан учраас хеликобактерийн дотроосоо хеликобактерийн ходоодны эмчилгээний эм ууж бас одоо
давхар эмчилгээ хийсэн. Ингээд гадна талаасаа болохоор 7 хоногт 3-аас 4 удаа одоо бохирдсон, үхчихсэн арьсаа гуйжуулж, бохирдсон арьсаа цэвэрлэж дахиж гарахгүйгаас одоо сэргийлэх юм эмчилгээг отгон сүрийн эмчийн одоо жижиг одоо тэр салон дээр нь эмчлүүлж исэн. Тэгээ тухайн үед одоо хэрэгжилж исэн тэр бүтээгдэхүүнээс нэг одоо бүтээгдэхүүнийг би маш сайн тод сандгийн. Энэ болохоор Америкаас захиж тухайд авчруулж исэн юм батг гарч байгаа арьс эмзэг болоод юм гарч байгаа арьсан зориулсан савн байсан. Тэгээд миний хувьд арьсан дээр маш их юм гарцсан. Тэгээд хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнүүд маань чухал гэдгийг яг тухайн үед эмчилгээнийхээ явцад их ойлгож исэн. Тэгээд одоо би та нартай харуулъя энэ дээр авчраад бэлтцсэн байна. За яг энэ савн Монголд болохоор энэ Good Price гэдэг бүрээс хаяа эрэхт нь авдаг байсан. Тэгээ ирэхээр айгүй хурдан дуусчдаг, байхгүй болчдөг байсан. Тэгээд гадагшаа явж байгаа хүмүүс захиж авчруулдаг байсан. Одоо л харьцангуй Монголд одоо Америк бараанууд маш их байгаа бох. Тэгэхээр энэ савнг хараад аваарай. Өглөө оройд нүрээ сайн цэвэрлэж одоо дахиж өрөвсөл үүсгээс нь сэргийлэх маань өөрөө бас маш чухал үр дүнтэй байдгийг тэр үедээ одоо эмчээсээ бас мэдэж авч ирсэн. За тэгээд хамгийн чухал зүйлсийн нэг бол мэдээж түрүүн би хэлсэн хооллолт буюу зөв хооллолттой байх, байнга одоо чихртэй зүйл, байнга шарсан хоол идэж болохгүй гэдгийг бас та нар маань ойлгох хэрэгтэй. Тэгэхээр усаа хангалттай сайн ууж, шингэн зүйлээ уухдаа өөртөө хэрэгтэй шингэн зүйлийг уух нь бас маш чухал. Ягаад тэгэхээр дандаа одоо Coca-Cola ундаа уудаг, дандаа газтай ундаа, эсвэл жуус дандаа дүүрэн дотроо сахар чихэртэй тийм одоо өтгөн жуус ундаа уух нь бас арьсанд маш муу. Тийм болохоор хангалттай хэмжээний цай ус одоо хүний эрүүл мэндэд хэрэгтэй зүйлсээ илүү хэрэглээд тос багтай хоол идэж эрүүл зөв хооллох нь бас арьс маань эрүүл сайхан харагдахад тань тус дэмтэй гэдгийг хэлмээр байна. Ингээд энэ 7 хоногийн хувьд надад тусалсан одоо эдгээр эмч нарыг та нартай хэлээд өгье гэж хүслээ. Тэгээ дээрээс нь хэрвээ хүсэх юм бол та нар маань бас заавал яг энэ эмч нар гэхгүй өөр эмнэлгүүдээр очиод миний хэлсэн эрэгтэйчүүдийн шинжилгээ за гормоны тэнцвэртэй байдлаар шалгуулах, бас өрөвслийн ямар нэг зүйл байгаа эсгийг шалгуулах, ходоодны шинжилгээ өгөх, бас давхар хеликобактерийн шинжилгээ өгөөд за 3 дугаарт нь болохоор арьсны одоо төв эмнэлэг дээр очиод арьсны ямар нэг одоо эмгэг байгаа эсгээ бас шинжилгээнүүдээ өгөөрэй. Тэгээд яг ямар учир шалтгаанаас болж таны арьсан дээр үрх юм гарч байгаа гэдгийг гол нь олж мэдээд тэгээд түүнийхээ эсрэг яг таарсан зөв эмчилгээг нь хийгээд ингээд эрүүл болж идэгрээд сайхан арьстай болоод тун удахгүй одоо юу гэдгийг өөртөө итгэх тэр сайхан итгэлээ буцаагаад олоод авна гэдэгт итгэлтэй байна. Бүх зүйл арга гарц байгаа учраас аргыг нь олоо зөв арга гарцыг нь олоод ингээд эрүүл болж эрүүл сайхан арьстай нүүр дүүрэн нэмсгэлтэй болно гэдэгт тань итгэлтэй байна. Ингээд өнөөдрийн энэ 7 хоногийн дугаарыг энэ хүргээд өндөрлөж байна. Дараагийн 7 хоногийн дугаараар эргээд уулзъя. Түр баяртай.